Өнөөдөр Монгол улсад хамгийн анхны удаа энэ үйл ажиллагааг бид нар зохион байгуулж байна. Монголчууд маань энэнд маш идэвхтэй ирж оролцлоо. Зохион байгуул их эртнээс зохион байгуулж явах ёстой өдөр байсан байна гэдгийг бид нар өнөөдөр олж мэдэрлээ. За хамгийн гол нь энд ирсэн бүх хүмүүс бурхан болоочтой, талигачтай хэлж чадаагүй үгээ бүгднийг хэлж байна. Хэлсэн сургаалыг биелүүлэхээ амлаж байна. Маш их ухаарлыг авсан ийм сайхан өдөр болж байна. Ингээд энэ дэлхийн ертөнц даяараа энэ өдрийг хамтран тэмдэглэж байгаа олон улсынхаа байгууллагын гишүүн байгууллагуудаа талархал илэрхийлье. Нэг айлаас улс бүтдэг учраас нэг айлын эгэл хүн болон энэ дэлхийн ухаан өөд болгож тоонос авралыг одуулаад сурч хаваас энэ өдрийг тогтмол тэмдэглэж сурч хаваас биднээс Монгол улсын Мандан Бадрах тухайн айл өөр хүн болгоны өөрийн буйны хураах заяа буйн төгшрөх гол байх гол үндэсэнд бол оршиж байна гэж үзэж байна. Mongolia is a beautiful country, very spiritual. And it shows in the celebration of today. It is such a nice event with all the old and the young, all inclusive. It is a beautiful weather at the same time. You have a perfect setup here. I love the idea of the competition for the best letter. You've done a very nice, beautiful, spiritual day today. And I'm really honoured to have been invited to come today. ээжтэй зориулаад одоо цагтлал бичнэ гэдэг амаргүй байсан. Тэмгэрч суугаа ээжтэй цагтлал бичнэ гэдэг. Яг өмнө нь цаас үний дээж өргөж байхдаа ээжгээ зүйлдээс хэрэгтэй юм уу дотроо боддог бас бодож байгаа хэлдэг үг гэж бол байсан. Гэж яг цагтлал болгож биччихсэн тохиолдол бол байхгүй. Тэгээ өнөөдөр бол энэ бурхан болцтой дурсах олон улсын өдөр ээжтэй ингээд цагтлал бичлээ. Тэгээд их том ухаарлыг авчирдаг юм байна. Өөртөө дүн тавих том дүнлтийг өгдөг юм байна. Би энэ ээжээсээ хойш одоо энэ 8 жилийн хугацаанд юу олов? Юу алдав? Юу одоо ухаарав? Би яаж явж ирв? Ажил амьдралаа яаж зохицуулв? Үр хүүхдээ яаж хүмүүжүүлв гэдэг олон зүйлээр өөртөө дүн тавьсан.